Тус эмнэлэг нь 2025 оноос менежментийн хувьчлаар үйл ажиллагаагаа өргөтгөн нисэх яарамгийн шин суурьшлийн бүсийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Сан медикал эмнэлэг нь нийт 60 гаруй эмч сувилагч эмнэлгийн ажилтнуудтай амбулатороор иргэдэд бүх төрлийн шинжилгээг авчих хариуг нь 5-аас 120 минутад гаргаж ажилдаг бөгөөд Монголдо ховор хийгддэг үений бүх төрлийн мэс заслыг хийдгээр онцлогоо. Мөн мэс заслын дараах сэргээн заслын эмчилгээтэй гэдгээрээ даваа талтай. Эмчлүүлэгч өөр шаардлагатай мэс заслаа хийлгэсний дараа сэргээн засах эмчилгээ болох хамгийн нэн тэргүүний асуудал байдаг. Тэгвэл тус эмнэлэг нь эдгээр үйлчилгээнүүд нэгдүгээр төвлөрч байгаа учраас иргэн таны цаг завыг хэмнэх юм а. Сан медикал эмнэлэг нь эмэгтэйчүүд дотор зүрх судас, чих хамар хоолой, шүдний кабинетуудтай мөн MRI аппарат, дижитал рентген, зүрхний бичлэг, чалалтай бичлэг, бүдүүн шулуун гэзний дуран гэх мэт 3 дугаар шатлалын бүх төрлийн эмнэлгийн үйлчилгээг иргэдэд үзүүлж байна. Сан медикал эмнэлэг нь 2019 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд нийт эмч ажилчдын 80-аас дээш хувь нь тэргүүлэх докторийн зэрэгтэй эмчнэр үйлчилж байна. Мөн иргэдэд тав тухтай аюулгүй цэвэр орчинд эмнэлгийн үйлчилгээг түргэн шуурхай цаг алдалгүй хүргэж байгаамаа. Иргэд олон цаг сараар очрлож эмнэлэг дамжиж цаг алдах шаардлагагүй бүх төрлийн эмчилгээ үйлчилгээг нэг дороос авч үйлчлүүлэх бүрэн боломжтой. Яаралтай гэдэг маань хинч гадаа гэх юм уу одоо нисэх яарамгийн бүсэд хинч одоо ухаан алдаад яаралтай төргөн тусламж хэрэгтэй үе шаардлага гарна шүү дээ. Тэгэхэд манай эмнэлэг бэлэн байж идэг л гэсэн үг байхгүй. Ангиограф гэдэг аппарат маань өөрөө юм нарийн одоо Монгол улс нэг олон байдгүй л дээ. Одоо улсын 3 дахь шатлалын олон эмнэлгүүд дээр байж байна. Тэгээ хувийн нэг 4-5 эмнэлгүүд дээр байж идэг. Тэгэхээр энэ маань нөгөө зүрхний шигдээс өглөө титэм суудас нарийнсан байна, мэс заслын шаардлага байна гэдэг шүү дээ. Тэгэхээр тэрэнд шууд одоо 24 цагта яаралтайгаараа тусламж үйлчилгээг үзүүлэхэд бэлэн байж байгаа гэсэн үг. Одоо эндээс хэдүүлээ манай эмнэлгийн амбулаторийн тусламж руу амбулаторийн одоо хэсэг рүү орж байна. За эндээс хэдүүлээ шүдний хэсэг маань байна. За шүдний хэсэг бол мэдээж шүдний эмчилгээнээсээ гадна гажиг засал болон шүдний имплантыг хийдэг багт шинэ. За түрүүн сая хэлсэн манайх нөгөө спортын гэмтэл зөвхөн гэмтэл соогог гэмтлийнхээс гадна спортын гэмтлийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ болон эслүүдийг хийдгээ гэсэн тийм ээ. Тэгэхээр манай ингээд гэмтлийн тасгийн эмчнэр маань бол амбулаторийнхаа төвшөнд энд суудаг байна. За сая 2025 оны 11 сараас эхлээд одоо нэг 2 сарын хугацаанд бол 21 өвдөгний үе сольсон байна. За энэ дундаа өвдөгний хагас үе солих нэг мэс заслал хийгдсэн байна. Өвдөгний хагас үеэсээ гадна өвдөгний протезийг аваад дахин солих мэс заслал хийгдсэн байна. Эдгээр за ингээд сэргээн засахын эмчилгээ, ерөнхий мэс засал, цөстэй одоо олгой авах мэслүүд энэ төр байдаг шүү дээ, тэ. Бүдүүн шулуун гэдсэн авахтай гэх мэт. За дараагийн чухал хэсэг бол чих хамар хоолойн кабинет байна. Чих хамар хоолойн кабинет маань өөрөө бас мэс заслуудаа хийнэ. За энэ тонзилэктоми буюу гүйсэн булчиргаа авах мэс заслыг та бүхэн сонсч илээсэн те. Тэгэхээр одоо энэ гүйсэн булчиргааг авж ийн хамрын таславч тэгшлэнэ гэж ярьдаг те. Хамрын таславчийн тэгшлэн. За тэгээд эмчнэртэйгээ ярилцж хагаад хамар нь дали буюу тэр гоо сайхны шаардлагатай бол эмчтэйгээ ярилцж хагаад хамрынхаа таславчийг тэгших хагалгаатайгаа хамтдаа хамраас янзлуулах боломж нь байдаг байхгүй. Зүрх судасны нарийн мэргэжлийн эмч маань бас ингээд үзэл зөвлөгөөгөө хийж байна. За манай эмнэлгийн эрүүл мэндийн одоо чанар аюулгүй байдлын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний алба гэж ажилладаг. Чанар халдвар судлаач за статистик тоо баримттай эмчилгээ эрхэлсэн ажлууд маань одоо энэ дээр ингээд үйлчилгээ явуулдаг байх нэ. Энэ их онцлогтой. Энэ манай нөгөө сорьц авдаг хэсэг. Хүн болгоно шинжилгээ өгөх шаардлага. Хүн болгон ямар нэгэн лабораторийн шинжилгээ өгж бид нэр зайлшгүй онцлогоогоо хийн шүү дээ. Тэгэхээр бүх төрлийн нарийн мэргэжлийн лабораторийн тусламж үйлчилгээнүүд бол хийгдэж байгаа. За өглөө ирлээ, гараа орууллаа, цусаа аваад тийм үү юу гэдэг те сорьцоо ингэж өгдөг байна. За ингээд цаашаа лаборатори руугаа шилжлээ. Хариу нь бол ерөөсөө 5-аас 2 цагийн дотор гарна. Тэгэхээр байгууллагуудын урьдчилан сэргийлэлээр бид маш сайн хамтарч хурдан шуурхай ажиллагаа. Манайх бол унтуулгатай унтуулгагүй ходоод бүдүүн гэж дурандах гэсэн юм ажиллбар хийгдэж байгаа. За энэ дээрээ бас нэг хэлэхэд те дурандчих явцад ямар нэгэн ургацаг тарах юм бол тухайн үед нь хүнд нь мэдээлээд
тухайн үедээ шууд мэслийн тусламж үйлчилгээг тэр доор нь үзүүлчихдэг гэсэн. Хувийн эмнэлэг учраас өглөө 7-оос өдөр орой 21 цаг хүртэл бас ажиллах юм бол тэ иргэддээ илүү сайн хүртээмжтэй чанартай тусламж үйлчилгээг үзүүлэх бас боломжтой гэж харж байгаа. За энэ компьютер томографи хэсэг маань байна. 26 онд бид нэг компьютер болон MRI суйрлуулахаар төлөвлөгдөж байгаа. MRI-гаа бол эндээс суулгаад ийшээгээ MRI-гаа харчин, ийшээгээ компьютер харчин. Онцлогооны бүх цогц үйлчилгээ бол энд бүрдчихнэ гэсэн үг байхгүй. За энэ бол үндсэндээ нөгөө шүдний дэлгэмэл зураг авдаг. Мөн энэ нь бол компьютер томографи гэсэн үг л дээ. Шүд эрүүн нүүрний хэсгийг оншилдог юм аппарат байна. Дижитал рентгенээр бол рентгенгүүрээс эмнэлгийг төсөөлшгүй шүү дээ, тийм. Хамгийн анхдагч онцлогооны нэг хэрэгсэл бол бидний дижитал рентгений аппарат байна. Энэ хипофильтрүүт ч ингээд агарын даалт маш хүчтэй сороод бүгдийг цэвэрлээд буцаагаад ариун агаарыг тэр доотлоос өнгөлөж идэв. Түүнээс гадна тэр нэг жижиг хар юм биш үү? Тэр чинь ингээд агаарыг бас ингээд ариутгах чинь. Каварцын гэрлүүд байна. Каварцын гэрлүүд бол өөрсдөн дээрээ нянгуудыг татаж авдаг байна. Ингэж хараад. 2 болон 3 давхрын шүүлтүүр агаартай учраас хамгийн сайн чанарын вакуум апарчаана гэж ярьдаг. Вакуум мэслийн өрөө гэсэн үг байхгүй. Тог унтрахад манайх мэслийн өрөөг бол энэ 3 давхрыг бүтэн хүчин чадлаар 2 цаг ажиллах боломжтой юм UPS буюу тог өргөгч байж байна. Ингээ эргүүлээл нэмээд өгөх байхгүй тийм. Тэ. За ингээд эрэгтэй тасгууд маань байна. Зөвлөгчийн пост хэсэг байна. Манайх ч нөгөө спортын гэмтэл сэргээн засахта учраас бас хамгийн чухал зүйл бол нөгөө сэргээн засахын кабинет. Мис засал хийлгэлээ, спортынхан мис дурангийн мисэлтэд орлоо. За магадгүй ингээд үе солиуллаа гэхэд recovery буюу сэргээн засах тусламж үйлчилгээ хамгийн чухал шүү дээ. Тэгээд ийм байна да. Энэ чинь нөгөө C10 гэдэг аппарат шүү дээ. Ясыг шууд гэрэлд харцдаг гэсэн үг байхгүй. Хаалгаа нуруу хагаар хатгаад тэгээд энэ нуруу нугасныгаа жигл юм шиг байна. Тийм анштайгаар энэ 5 дахь ирж хөвцөн. Нэг төдөр 5-нд тэгээд эмчилгээ сувилгаа их сайн юм. Баярын хувьд бол бүр цэцэрхай сайн байртай юм. Тэгээд үйлчлэгээ сайн байна. Тэгээ одоо эмчилгээ хийлгээ 4 хоног. Тэгээ өвчин гайгүй болж байна. Тэгээ одоо 7 хоноод гарахт бодолтой байж. Тэгээд хоолунд их сайтай юм. Өдөртөө 3 удаа хоолох юм. Эргэлтийн тэрх асуудал байх хэрэггүй, шаардлагагүй юм байна. Эмчилгээний хувьд одоо их сайн тариад хийлгэж байна. Тэгээд миний хувьд бол нуруу гайгүй болж. Тэгээ барай засал хийлгэж байгаа бас иллэг. Өшөөшин физик эмчилгээний бас шаардлагатай байл. Лазерын туяагаар шаарддаг. За сайн байна. Өнөөдөр Сан Медикал эмнэлгийн хэвтэ эмчилүүлэх тасгийн жижиг эмч томлогч байна. За одоо манай тасагт нийтдээ 25 хүн хэвтэ эмчилүүлж байна. За үүнээс хаалганы дараах байдалтай бол 4 хүн байна. За дотрын өвчтний бол 8 хүн байна. За тэгээд мэдрэлийн өвчтнөр бол 7 хүн хэвтэ эмчилүүлж байна. Одоогийн байдлаар бол анхаарал татсан гайгүй биеийн байдал дандаа тогтвортой хүмүүс байна.